Солонгос хэлийг эх орондоо солонгос багшаас сурын урайтай Кёмбуг боловсролын академи өнөөдөр нээлттэй өдөрлөг хэллээ. Энэхүү өдөрлөгт 200 орчим оюутан сурагч оролцсон байна. 14 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын дээгүүр их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Кёнсан богдуу мужийн Кёмбуг боловсролын академи болоод байна. Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсыг зорин суралцах залууст өргөн боломжийг энэхүү академи нээж өгч байгаа юм а. Манайд бүгд найрамдах Солонгос улсаас солонгос багш нар ирээд яг солонгос сурдаг хөтөлбөрөөр Монгол оюутнууд маань солонгос хэлний боловсролд эзэмших бүрэн боломжтой байгаамаа. Тэгээд хүүхдүүд маань манай боловсролын академид солонгос хэл сурснаар солонгос хэлний түвшин тогтоох оноог авах юм бол хэлний бэлтгэлээс ахуулаад бакалавр, магистр, докторт солонгос дээгүүр сургууль болон Кёнсан богдуу мужийн 30 гаруй ихтэй сургуулиуд руу солилцоо болон тэтгэлэгтэй сурах бүрэн боломжтой байгаагаар давуу талтай гамаа. Бүгд найрамдах Солонгос улсын дээгүүр их сургуулиас ирсэн солонгос хэл уран зохиолын магистр, докторийн зэрэгтэй солонгос багш нар Кёмбуг академид багшилдаг байна. Солонгос хэлийг Солонгос дахь их сургуулийн хөтөлбөрөөр сургадаг нь энэхүү академийн онцлог юм а. Өнөөдөр бас ойролцоогоор 200 гаруй монгол оюутнууд ирж эцэг эхч болон асар хамтлагчтайгаар ирж бас үзэсгэлэн ярамт оролцож байгаад маш их баяртай байна. Тэгээд бас манай Кёнсан богдуу мужаас бас 30 гаруй ихтэй сургуулийн 10 сургууль нь бас ирж 10 сарын 24-нд үзэсгэлэн ярамт оролцож байгаа. Тэр бүхэн дээр бас та бүхнийг бас хүлсэж дахин оролцохыг хүсэж байна. Ирэх 10 дугаар сарын 24-нд болох үзэсгэлэн яармагт Кёмбуг мужийн 10 сургуулийн төлөөлөл ирж эзэлтийн мэдээллийг оюутан залууст өгөх юм байна. Ингэснээр бүгд найрамдах Солонгос улсын их сургуульд элсэн суралцах болон тэтгэлэг авах өргөн сонголт боломж нэгдэх юм а.